Соён гэгэрүүлэгчдийн телелекц 5 цуврал нэвтрүүлгийн хүндэт зочин Сүлтмийн мөнгөчин 1971 онд ерөнхий боловсролын 24-р сургуулийг алтан медальтай төгссөн. 1976 онд Зөвлөлт холбоот улсын Москва хотын урлаг үйлдвэрлэлийн дээд сургуулийг зураасан зургийн мэргэжлэр дүүргэсэн. 1976 оноос Дүрслэх урлагийн дээд сургуульд хот чимэглэл өсгий урлагийн багшаар ажилласан. 1983 оноос өнөөдрийг хүртэл Монголын урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлчээр зураг урлал бүтээлээ туйравдаг. Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн урчуудын эвлэлийн шагналт зураач. Тэрээр төв дэлхийн олон улсын уралдаанд тэмцээнд эх орноо төлөөлөн тасралтгүй оролцож өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Тухайлбал ЮНЕСКОгийн Азийн соёлын конкурст номын чимэглэл, зурагт хуудас, дүрслэх урлагийн төрлөөр 5 удаа алтан мөнгө хүрэл медаль хүртсэн байдаг. Номын чимэглэл зургаар Япон улсын Токио хотод 2 ном хэвлүүлсэн. Герман, Англи, Франц, Америк, Япон, Солонгос зэрэг дэлхийн олон оронд бие даасан болон хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг гаргасан. Нийгэм соёл улс төрийн зүтгэлтэн тэрээр Монгол улсын нэрт соён гэгэрүүлэгч Хөдөлмөрийн Баатар, ардын зураач, төрийн шагналт Сүлтэн хүү билээ. Түүний ихэр ахын дус болох Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн төрийн шагналт инхчин мөн уран бүтээлч билээ. За сайн байцгаана уу. Соён гэгэрүүлэх телевиз үздэг манай үзэгчтэй энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр нэг сайхан чухал зүйл юм ярих гэсэн юм аа. Юу гэхлээр зэрэг манай олон нийтийн танаа сэтгэлийг зовоож байгаа нэг асуудал бий. Энэ юу гэхлээр зэрэг тусгаар тогтнолын асуудал. Тусгаар тогтнол гэдэг бол Монгол хүн бүхний одоо хамгаалж байх, танаагаа тавьж байх ийм чухал гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгээ энэ дээр одоо энэ асуудал дээр бүгдээрээ нэг соён гэгэрэх ийм нэг яриаг бүгдээрээ ярилцъя гэж бодож байгаа маа. Энэ юу гэхлээр зэрэг нэг зарчим байна. Альва юм дээр нэг зарчим, альва нэг юм дээр яаж энэтэй хандах вэ? Яаж хамгаалах вэ? Орчин үед ч одоо тэр хамгаалах арга чинь шууд одоо нэг тийм зэвсэг, арим, дайн дажин гэхээсээ бас мэдээллийн хэрэгслийн одоо чухал дан явагдаад байдаг шүү дээ. Тийм учраас энэ аргачлал юу юм бэ гэхлээр зэрэг нэг юм чухал юм байгаа. Аргачлалыг би одоо ярих гэдэг байхгүй юу? Соён гэгэрүүлэх нэг аргачлал ойлгож болох юм. Ялангуяа энэ өнөөдрийн Монгол улсын төрийн байгууллагууд тийм ээ, иммиграшны байгууллага, гадаад явдлын яам, хууль хяналтын байгууллагын ажилчид, албан хаагчид энийг бас ажил хэрэгтэн тус нэмэр болох ийм нэг учиртай нэг сайхан зүйл байгаамаа. Энэ юу гэхлээр зэрэг энгийн юм шиг мөртлөө хүн тэр бүхэн энэ аргачлалаар бас энэ байгууллага хүмүүс ажиллаж чадахгүй байгаа юм шиг ажиглагдаад байгаамаа. Юу гэхлээр зэрэг Монгол улсад 2014 онд бүгдийн хятад ард улсын дарга Ши Жинпин дарга Монголд албан ёсны ажил хийсэн. Монгол улсын ерөнхийлөгч тэр үед элүү дарж байсан. Элүү даржийн урилгаар ийм ажил хийсэн. Тэн дээр ажил хийгээд Монгол улсын их хурал дээр үг хэлсэн. За манай сэтгүүлч бас үг хэлсэн байдаг. Тэгээ энэ хоёр үг хэлсэн чинь их чухал. Энэ чухал үгнээс юуг нь би тодох гээд байна вөхлээр зэрэг улсын хурлын энэ дээр хэлсэн үг л Монгол улсад одоо хятад улс Монгол улстай харилцааны одоо зарчим энийг тодорхойлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ зарчмыг тодорхойлсон байхад энэ зарчмын дагуу л ажиллавал энэ зарчмыг хатуу чав мөрдвөл хоёр улсын найзах сайхан харилцаа байгаа юм чинь янз бүрийн илүү дутуу одоо тэр тусгаар тогтнолд нь аюул занал учруулах юм байхгүй болноо гэсэн юм санаа ярих гэдэг. Юу гэхлээр олон том өнөөдөр нэг чухал юмыг ярьж штэ. Юу гэхлээр зэрэг хятад иргэд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хаагүй их олон байгаад байна. Олшраад байна гэж. Энэ бол одоо бас монгол хүний ажиглаж байгаа зүйл нь үнэхээр санаа зовсон асуудал. Энэ юу гэхлээр зэрэг манай хоёр улсын харьцаа бол таахан найзлах байх нь зүйтэй. Зөв. Гэхдээ манай Монгол улсын тусгаар тогтнолын эмзэг газар юу вэ гэж. Энэ бол хүн амт цөөхөндөө байдаг. Монгол улс бол ерөөсөө дэлхийн бүх улсуудаас хамгийн хүн ам цөөхөнтэй улсын нэг 3 сая гаруй хүн амтай.
Гэтэл манай улсын бид нэр одоо нэрлээд сурснараа урд хөрш миллиард 500 сая хүн амт. Энэний тооны ялгаа дээр л одоо учир байгаа шүү дээ. Тэрнээс биш харьцааны асуудал дээр бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэгээ энэ Монгол улстай харьцах албан ёсны сайхан найзлаг айлчлалын үед хэлсэн албан ёсны харьцах зарчим бол одоо энэ дээр дулгуурлах ийм зарчим юм байна. Энийг манай төрийн байгууллагууд тэр үед нэг сонсоод л өнгөрчихсөн зарим нь ер нь дахиж уншиж барьсан ч юм өнөөдрийн одоо 2014 оноос хойш болсон их хурлын гишүүд төрийн байгууллагын ажилчид тэрнийг бас мэддэггүй шил магадгүй. Тийм учраас тэр хэлсэн үгийг тайхан татаж аваад одоо ч компьютерийн мэт юм бүхэн л ашигладаг болсон юм чинь. Татаж аваад тэгээд тэрнийг тайхан уншаад ойлгож авах хэрэгтэй. Татаж аваад уншиж ойлгохдоо тийм механикаар ойлгохгүй шүү дээ. Жишээлбэл ийм үг вэ. Монгол улсын иргэн, Хятад улсын иргэд бол хоорондоо харилцан зорчсон найзууд байх хэрэгтэй гэсэн үг байна. Энд чи одоо зорчсон гэдэг тэр том удирдлагч хүн чинь зорчсон гэдэг үгийг тэр үг бүхэн учиртай шүү дээ. Тодруулж шүү дээ. Жишээлбэл манай Монгол улсад Хятад улсын иргэн орж ирээд суурьшаад байхгүй. Ажлынхаа одоо аял жуулчлалынхаа визээр орж ирээл таг тухайтай визээр өрчихгүй гарна л гэсэн санаа шүү дээ. Энийг л хэрэгжүүлээсэй гэсэн олон түмний одоо хүсэл байгаа шүү. Гэхдээ олон түмэн нийт хүмүүсд бол ерөнхийдөө бүхэн тал одоо тусгай бодоод л яадаг хүлээл гэж байгаа болохоос энэ бүхнийг тэрчлэн би тэгээ энийг ажиглаад энэ зарчмыг би тэр үед ер нь 14 онд энэ ажлын үеэр энэ юуг нь олж аваад унссан юм байна. Тэгээд их баярлж ирсэн. Ямар сайхан үг хэлвэ. Манай Монгол улсын ард иргэдийг ийм зарчмаар ажиллаж хандна шүү гэж хоёр улсынхаа зарчмыг сайхан тодорхойлжээ. Гэт би баярлж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг нэг амьдрал дээр одоо төрийн тэргүүн тэр ажлын үеэр хэлсэх нэг хэрэг, тэрнийг амьдрал дээр хэрэгжүүлэх нэг хэрэг шүү тийм ээ. Тэрэн дээрээ бид санаа тавихгүй бол миллиард 500 сая хүний чинь дотор янз бүрийн хүн байгаа шүү дээ. 9 журийн хүн байгаа шүү дээ. Янз бүрийн бодолтой хүн байгаа шүү дээ. Тийм учраас Хятад улсын иргэний үнэлэх авсан хүн л бүгдээрээ ижилхэн яг нэг санаатай сайхан тэр зарчмаар явна гэж байхгүй шүү дээ. Ихтэй манайх энэ тусгаар хаглана хамгаалахад энэ эмзэг газараа өөрөөр хэлбэл хүн амын манай одоо хамгийн цөөхөн 3 сая хүн амтай энэ том улс миллиард 500 сая шүү дээ. Тэгээ энэ улсууд манад орж ирэхэд нөгөө аял жуулчлалынхаа визийг авч ирээд тэгээ энэ визнийхээ дагуу манад байж янаагүй юу? Ягаад үл хөдлөх хөрөнгө аваад орон сууц аваад суурьшаад байгаа. Тийм ээ? Энэ дээр манайх хяналт тавих учиртай гэсэн энэ зарчмыг л одоо тануулж хэлэх гээд байгаа шүү дээ. Тэгээ энийг сайхан гарын авлага болгоод бүр ширээн дээрээ тавиад тэгээд нэг нэгээр нь одоо дадлаж уншаад агуулгыг нь ойлгоод тэгээ энэ тусгай дуртныг асуудлыг манайхаа энэ гатчийн талд сайхан тодорхой ярих хэрэгтэй. Энэ чи ил тод сайхан ярих хэрэгтэй шүү. Ягаад гэвэл тэр зарчим дээр нь бас ийм үг байгаа. Тэр хэлсэн үгэн дээр нь Монгол улсын тусгаар хагл. Ер нь Монгол улсын чиггүй энэ Хятад улс чинь эргэн тойронд Азийн олон улстай хил эргэлдээ хөрш оршдог. Тэр ард түмэнд Хятад улсын засгийн газар тэр төрийн тэргүүн чинь хэлсэн үг байгаа шүү. Бид нэр альва улсын тусгаар тогтнолыг газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүнддэг нэ. Бүрэн эрхт байдлыг хүндэлнэ. Бүрэн эрхт байдал тусгаар тогтнолын үн цэнийг бид сайн мэднэ гэж. Гэтэл зэрэг бидний аливаа тэр тусгай тогтнолын асуудлыг ярихад ойлгож хүлээж авах нь хүндлээ гэсэн үг гэж байна. Гэтэл зэрэг хүндлэнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Гэж бид нар чинь задлж унших хэрэгтэй байна шүү дээ. Энэ дээр би саян гэгээрээч гэсэн агуулгыг ярих гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл хүндлэнэ гэдэг чинь Хятад улсын иргэд Монгол улсад орж ирээд визийн одоо дагуу орж ирэнгүүтээ Монгол улсын ямар ч хууль тогтоомжийг хүндлэнэ гэсэн үг. Тусгаар тогтнолоо хүндлэнэ гэд төрийн тэргүүн биднэрт зарлаад тэр зарчмаа тодорхойлсон байхад тэр тусгаар тогтнолыг хүндлэнэ гэдэг чинь бүрэн эрхт байдлыг хүндлэнэ гэдэг чинь манай улсын хууль тогтоомжийг биелүүлнэ гэсэн үг иргэдэн. Энэ манай ямар хууль тогтоомж байдгүй гэхэд нэг чухал хууль тогтоомж бий. Тэр ямар хууль тогтоомж байдгүй гэхлээр нэг хууль биш дээ. Монгол улсын хүн амын нэг хойс хэтрэхгүй гадаад улсын нэг улсын иргэний тоо байна гэж. Тэр чинь одоо нэг улсын иргэн 35 мянга
гэсэн үг шүү дээ. Үндсэндээ бол. Гэхдээ 35 одоо энэ мэдээллийн хэрэгслээр яваад байгаа, ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яваад байгаа тэнд энэ асуудлаар усууд санал бодлоо тавиал тэгээд дээр нь байсан мэдэн дээр бол нэг 27,000 байгаа, 29,000 байгаа, 24,000 байгаа гэж одоо 35-аас хүрэхгүй мэдээлэл яваад шүү дээ. Тэрний үний юм уу, хотлоо юм уу гэдэг. Заавал тэр 35,000-д нь хүрэгжээж энэ чи илүү гарчлаа гэж ингэх юм биш шүү дээ. Энэ дээр ч одоо хулгаар тусгаар тохиолдлоо бодсон хүн бүхэн төрийн албан хаагчид энийг чинь мэдээж биелүүлнэ шүү дээ. Тэгэхээр жишээлбэл одоо ийм жишээ байна. Монгол улсын нэг аймагт одоо өмнө говь ч юм уу, тэгээд Цэлэнг ч юм уу гэтэд ирэх байгаа даа, налаагт их байгаа даа. Гэтэл нэг сум дээр 3,000 хүн амтай сум байж байна. Гэтэл тэр сумд нь 1,500 гэтэд иргэн байж байна гэж. Гэхдээ энэ чинь одоо нөгөө хоёр хүний нэг нь 50% нь байгаа үст. Нөгөө 1% гэдэг чинь энэ дээр алдагдаж байгаа үст. Нөгөө улсын нийт гэсэн одоо нутаг дэвсгэр дээр байгаа 3 сая хүний чинь дотор нь бүгдээрээ 35 хүргэнгээ суугаад байж болохгүй байгаа юу биз? Тэгвэл зэрэг тэр сум дотор байгаа иргэдч одоо тэндээ өөрөө хэлэх юм бол уусна гэдэг явдал болдог байхгүй юу? Цөөхөн амтаа. Энэ чинь энэс чинь хамгаахын тулд манай тэр хууль гарсан байгаа шүү дээ. Тусгаар тогтлоо хамгаалсан хууль. Энд найзлаг сайхан харьцааганда ямар нэгэн одоо бид нэр ажигласан ад үдсэн ч гэх юм уу тийм санаа байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн тулд тэр одоо 3,000 хүнтэй сум дээр байгаа гэдэг иргэдийн тоо манай одоо тэр хуулийн дагуу 1% байна л гэсэн баримжааг тэр юунууд юу яхна шүү дээ. Төрийн байгууллагын, дагдагийн байгууллагын, гадаад яамныхан тийм тооцоодоор тайлбарлаад тод сайхан илэн далангуй тайлбарлах хэрэгтэй шүү. Бид нэр энэ дээр санаа зовоод байгаа маа. Тэгээд Ши Жинпин дараагийн энэ өгсөн зарчмын тухай ажиллаж байна гэж хэлэхэд гятийн талаас тэнийг өгөөх. Тэр чинь өөрөө хэл гятийн талын гятад иргэдэд хуулийн шүү дээ, тийм биз дээ. Тийм учраас тэрийг баримтлах хэрэгтэй гэсэн ийм санаа хэлж шүү. За тэгээд бас дараад нь ийм үг вэ. Хятад улс бол хөрш сэргэлдээ орнуудтайгаа Азийн энэ төр орнууд гэж би хэлсэн шүү. Азийн орнууд их олон улстай хамгийн их олон улстай хил зэрэгэлдээ оршдог. Жанжлах бодлого явуулахгүй гэсэн үг байна шүү. Хичээл зэрэг манай Монгол улсд орж ирээд байж байгаа. Одоо голцуул ерөөсөө миний ажигласнаар бол нэг аял жуулчийн визээр орж ирээд тэгээ энд нэг суурьших бодлоготой. Цаашдаа ер нь энд амьдрал гэсэн бодлоготой. Тэр хүмүүсийн тодорхойлсныг мэдэхгүй шүү дээ. Тэр чинь дөрөв би хэллээ шүү дээ. Одоо энэ миллиард 500 сая хүн дотор ч одоо хичнээн бодолтой хүн байгаа биз. Янз бүрийн гэмт хэрэгтэн ч юм байна. Тийм ээ, гэмт зэм хийжсэн ч юм байна. Тэр нусагтаа бол тэрийн бас хууль хяналтаараа их хатуу юу яадаг, тэмцдэг, барьдаг, хахуул махуул өгдөг хүмүүсийн баривчилдаг, барьдаг тийм биз дээ. Хуулийнхаа дагуу эднийг ч их ундаг ахтар ийм хуулиа чон загтдаг болсон шүү дээ. Манайд бол тэрэн задгаараад ямар ч хүн орж ирж иж болно шүү. Гэвч энэ зарчмын дагуу жанжлах бодлого гэдэг чинь чухал үг үстэй. Энэ том хүчрхэг орон, эдийн засгийн хүчрхэг орон бид жанжлах бодлого явуулахгүй гэдэг чинь бусад жижиг буурай орнууд, цөөхөн амттай орнуудад тэр иргэдэн их хүрний дээрэнгүй үзлээр хандахгүй л гэсэн үг шүү дээ. Ингэж задлж унших хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл одоо энэ бичлэг одоо хүмүүс бүгд л мэдж байгаа. Би тийм бичлэг олж харсан. Одоо нэг манай Улсын их орноо, ард толноо энэ тусгаар тогтнолоо. Ер нь энэ олон хүний ам дотор ийм олон гятад иргэд орж ирсэн уушаад дураараад ургаад байна. Манай хууль хяналтын байгууллагууд тэр хуулийг хэрэгжүүлж чадахгүй байна гэхэд очиод юм чинь бичиг баримт чи үзээч гэдэг юм уу, шалгаач гэдэг юм уу. Тэгээ хандхлаар бүр даапаалаад. Тэр цагдаагаа дууд гэдэг одоо. Яг эн чинь нөгөө жанжлах бодлого явуулахгүй гэсэн тэр зарчмыг сөрчиж байгаа иргэн байна шүү дээ. Тэгэхээр зэрэг манайх яаж хандах вэ гэхлээр би нэг одоо аргачлалыг соён гэгэрүүлэх аргачлалыг одоо танаа хэлэх гэдэг шүү дээ. Манай энэ тэрний юу гэхлээр зэрэг тэр энэ Ши Жинпин дараагийн таахан хэлсэн энэ Монгол улстай харьцах албан ёсны харьцааны энэ зарчим болсон энэ үгийг Монгол дээр нь Гятад дээр нь тэр чинь байж байгаа шүү дээ. Тэрнээс байхын татчих жоод энэ албан хаагчд бүгдээрээ тэр иргэдэд үзүүлээд харж гинөө та ингэж ярьж болохгүй. Ингэж хандаж болохгүй. Энэ байна гэж. Тэгээд тэр хэлж байгаа Гятад хүний нэрийг компанид бичээд гомдол гаргах хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл харуугаар хэлж матахгүй юу? Өөрөөр хэлбэл тэр талд нь. За энэнийг яаж хэрэгжүүлэх вэ гэхдээ бас санаа би хэлэх гэдэг шүү. Соён гэгээрээч л гэсэн танаа шүү дээ. Бүгдээрээ Монгол улсын ямар дарга вэ?
ямар сайд бай бүгд л Монгол улсын иргэн шүү дээ. Тийм л дээ. Тийм учраас тусгаар тогтнолынхаа төлөө санаа зовдгоо тийм юм байхгүй. Саяхан бид одоо тусгаар тогтносон улс ямар сайхан улс бид нараа мэдэрч байна гэгээд баяраа тэмдэглэв ч дээ. Эдгээр хамгийн өмнө жил бүхэн тэмдэглэдэг. Тийм учраас энэ зүгээрийг тэмдэглэх хэрэг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бас нэг хэрэг үстэй. Тэгэхээр манай энэ одоо дарга сайд энэ төрийн албан хааж байгаа улсуудын нэг татгал байдаг. Ард олонныхаа үгийг ерөөсө авдаггүй, сонсдоггүй. Юу гэхлээр зэрэг хамгийн гол ажилтны хэрэг болох юм чинь ард олонныхаа үгийг авах чинь л тэр улсуудын ажилтны хэрэг болно шүү. Яг тэгвэл манай нэг иргэнгүй ийм нэг юм болоод байна болохгүй энийг та нар одоо хэрэгжүүлээч гэвэл ингэж одоо аргачлал хайх нь биш. Тэнд л би одоо энэ танаа хойн гэгэрүүлэх маягийн хойн гэгэрээчээ гэсэн энэ санаа аргачлал яриад байна шүү. Тэгээд ер нь дарга сайд хүн гэдэг чинь ямар хүн юм бэ? Бидний дарга биш шүү. Та улсын их хурлын дарга учрал харийг таахан зөв юм хэлж илээ. Бид их хурлын гишүүд ард түмний дарга биш шүү гэж. Яг үнэн шүү дээ. Энэ дарга сайд эрх мэдэлд байгаа улсууд юу гэхлээр зэрэг бидний өмнөөс биднийг төлөөлөөд Монгол улсынхаа иргэдийн сайн сайхны төлөө, өвжил дэвшийн төлөө төлөөлөж ажиллах эрхийг л авсан хүмүүс шүү дээ. Ингэж ойлгож тэр ажиллаа хийгээсэй л гэж хүсэж байгаа шүү дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Ингээ бол асуудал байхгүй шүү. Тэгэхгүй дарахархал энэ юунууд ард түмэн яадаг бид ийм дээр нь болцсон гэдэг одоо өөрийгөө тусдаа аваад идэг нэг ийм дутагдал байдаг шүү. Яг хоо Монголд ч нэг ийм сайхан үг шүү дээ. 13 тэгш хүн байхгүй гэж. Гэхдээ 13 тэгш хүн байх юм чи алдаа дутагдал гаргаа шүү дээ. Алдаа дутагдлаа ингээд засах юм бол өстой нөгөө асуудал байхгүй шүү. За тэгээд нөгөө энэ зарчмынхаа тэр нөгөө хэлсэн үгэндээ босож иргэд ороход энэ жанжилах бодлого гэдэг чинь ийм агуулгатай учраас тэр иргэд манад тийм хандлага гаргаж болохгүй. Нэгд. Хоёр дахиад би нэг жишээ хэлье. Би нэг юм тийм бичлэг харсан. Энэ Говьалтай аймгийн засаг даргын нэг ажилтан тэр Гонси мужийн орлогч дарга биднийг өөр хүүхчийг загнаад гэрээ хилцээр хийх гэсэн чинь тэн дээр гинт нэг асуудал ороод ирсэн. Тэнийг бид хийхгүй. Тэр уул уурхай энэ тэр энэ алтны уурхай ийм байхгүй ийм ороогүй. Ягаад оруулаад ирвэ гэсэн чинь биднийг хүүхчийг загнасан юм а гэж. Тийм бичлэг яваад байсан. За тэрнийг харсан улсууд байгаа баг. Энэ болсон явдал тэн дээрээс тэгтээ тэр даргаыг яг энэ саяныхаа зарчмаар ягаад энэ жанжилах бодлого явуулахгүй гэж төр засаг нь биднэрт хэлээд ингээд харьцааны энэ зарчмыг алдагдуулаад тэр хүн тийм хандлага гаргаваа гэж тэрий ч нэрийг бичээд тэр ямар Гонси мужийн орлогч дарга тэр газрын дарга гэдгээр би энэ одоо хоёр жишээгээр ярьж ийм өчнөө жишээнүүд гараад байвал за уул уурхайн одоо компаниуд манай энэ гэсэд улстай их харьцдаг, ажилчид нь ордог. Гэтэл одоо сая хөшөөдийн уурхайгийн тухай бас мэдээ яваалаа нэлээ. Манай жолооч нарын доронгууд нөгөө машин тэргийн ковшараа хөвдөлдөг барьдаг. Тэгэхээр тэр дарга манай захирлууд чинь энэ зарчмаар ажил, энэ зарчмыг бүр хатуу баримтал, энийгээ бүр гарын авлага болгочих. Тийм ээ хажуудаа бэлэн байж гадтаар бич. За тэгээ энэ дээр манай төрийн байгууллага юу хийх вэ гэж. Минь их чухал би юм хэлэх гээд шүү дээ одоо. Гадаад явдлын яам манай иммиграшны байгууллага, Тагдагийн байгууллага хамтраад за манай энэ гадаад явдлын яамны шугамар манай элчин биш дээ. Вэжинд манай элчин бас манай консулын газрууд би хаттан хийдэг татуудад. За тэр улсууд манай энэ байгууллагууд консулын газрууд виз өгтөө энэ зарчмыг үзүүлээд гар үсэг зурулж танилцуулаад яг саяны одоо миний хэлсэн энэ зарчмаар тусгай тогтлолын гүндлэн гэдэг чинь хууль тогтоомжийн гүндлэн шүү. Визээ одоо хатуу баримтлан шүү. Визийнхээ хугацааг. Гэт эднийг бүр гар үсгийн зурулж ав. Тэгээ гар үсгийн зуруулаад тогтохгүй. Яг хөө гэхдээ эдийн засгийн боловсрол хөвшөрөх юм шүү дээ. Тэр улсууд чинь янз бүрийн энд тууршиж байхын тулд хэл ахуул өгөхөй оролдоно, хэл ахуул өгнө. Тэднийг чинь тэр одоо эрх мэдлээ уруулан ашигладаг тийм хэм тэмдэг эргийн чанартай үйлдэлүүд хийдэг. Энэ олон миллиард 500 сая хүн дотор байгаа хүмүүс янз бүрийн хийхлээр тэднэрт тэгээ тэмцдэг. Тэрэндээ ерөнхийдөө харын бүлэглэл гэж нэрлээ тэмцэж байдаг шүү дээ. Энийг бас та бүхэн олж хараарай.
Тийм учраас тэр нь харын бүлэглэлийн улсуудтай манайх юу яачаад харьцчихэд ялгааг нь мэдэхгүй шүү дээ. Яг нөгөө зарчмаар нь байж байгаа төрийн байгууллагын үн шударга Монгол улстайгаа сайхан гадаад оронтой харьцдаг улсуудтай биш тэдний гэж бодоод ялгахгүй шүү дээ. Тийм учраас энэ зарчмаа баримтлах нь одоо үндсэн одоо бидний аргачлал байх нь шүү. Тэгээд эдийн засгийн ямар хөшөөрөх хийх вэ гэхлээр гарын хэсэг сургууль танилцуулж авчаад жишээлбэл тэр иргэнээс за $20,000 та барьцаанд үлдээнэ. Хэрвээ визнийхээ хугацааг 1 минут секундээр хойшлуулах юм бол энэ чинь Монгол улс автоматар Монгол улсын хөрөнгө болж орно шүү. Гэт тануулах нөгөө хүн чинь ойлголоо гарын хэсэг сургууль. Манайхаа нөгөө виз авах чинь Солонгос центр чинь тэр том олон үнэтэй Солонгос чинь хэдэн сая юу 40 сая юу 50 сая юу тийм ээ олон шүү дээ. Тэгэхэд Монгол улс ийм сөөхөн бахад тийм барьцаа авч нөгөө визнийхээ хугацааг баталгаажуулахын тулд бусаж харлахгүйгээр манайхны одоо бидний ярьдаг энгийн хэлээр бол харлах гэдэг ш. Өөрөөр хэлбэл манайд орж ирээд гацаа тэр харлаа зэн шүү дээ. Ингэж аль ч улсад визнийхээ дагуу орж ирж харлахыг зөвшөөрдөггүй шүү дээ. Тийм биз дээ. Тэрнийг манайх хатуучанга ийм эмзэг тусгаар тогтнолын ийм эмзэг хүн амын цөөгөнтэй улсууд манайх энийг хатуучанга сахих мөржих хэрэгтэй шүү дээ. Нөгөө автоматар одоо энэ нөгөө юунууд компьютер юм хөгжсөн юм чинь тэр одоо орон нутгийн одоо хорон дарга тийм ээ засаг захиргааны хорон дарга хорооны дарга юу хорооны цагдаа иргэд нөгөө нутаг дээр нь орчин сууж ажил төрөл хийгээд байж байгаа юу авцсан орж ирсэн байж байгаа хятад иргэдээр хорон даргатай хэлэнгууд энэ улсуудыг очиод визийн шалгах нь шүү дээ. За хэн гэж хүн визийн үзлээ зураг хөргөн байж чинь тэгээд хугацаа хөтөрсөн үйл автоматар гадаад явдлын тэр нөгөө сайт руу ороод энэ хугацаа хэтэрчээ гэж гараад ирж шин. Тэгэхээр зэрэг тэр хүний тавьсан $20,000 чинь тийм ээ 20,000 байх нь уу 15,000 байх нь уу 25,000 байх нь энэ гадаад улсны иргэд баян болсон тэн дээр манайд л их мөнгө болохоос биш тэр чинь тусгаар тогтоолоо хамгаалах батныг хэрэгсэл шүү. Энэ их байна хүн орж ирэхгүй гэхгүй ш орж ирнэ тэнд чинь. Тийм учраас тэр чинь буцаагаал өгөх юм чи ямар авчих гэж байгаа биш. Тэгээд тэр хугацаанд хэтэрсэн гятад иргэний мөнгө манад орж ирэхэд 1,000 л манайх улстай тушаагаад бусад үлдсэний нөгөө манай хорон дарга хорооны цагдаа тэр мэдээлсэн иргэнд хуваагаад өгчдөг. Ийм зарчимтай болоод нэг журам гаргачих юм бол нөгөө иргэд чинь нутаг усаа хамгаалах нөгөө визийн зөрчлийг одоо илрүүлэх энд одоо идэвхжүүлэлттэй ажиллана ш. Нэг хүнээс л тийм одоо мөнгөн дүнгээр ийм урамшуул аваад байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэрвэл бол хууль ёсны дагуу ямар юу баг Монгол улс тэр мөнгөө авчаад иргэдэд хуваачна гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй болохоор зэрэг манайх чинь хүн тэгж бас идэвхтэй ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгэл нөгөө зарчмыг бүгдээрээ уншаад мэдсэн байгаа хэрэгтэй. Хорон дарга хорооны цагт ийм зарчим байдаг юм аа. За ийм одоо чухал зарчим шүү. Энэ хэлсэн үг бол энийг та бүхэн одоо бүгдээрээ түрүүн одоо дурдлаа шүү. Харилцан зарчсан найзууд байх ёстой шүү гэж. Ингээд зарчин гэсэн үгийг хэрэглэсэн биш. Манай ихээс өөрөөр харлаад байгаа шүү. Өөрөөр хэлбэл энэ дээр бүр ингээд үзэхэд бол орон сууц худалдаж авахыг болсон. Энэ зарчин гэж байгаа юм чи яг худалдаж авч байгаа. Одоо зочд буудалд ороод тэгээд хуцаага визний хуцаа тусаа гараад явдаг шиг л түрээсэлж болно. Тэрнээс орон сууц худалдаж авч болохгүй гэдэг зүйл бас гарах хэрэг шин. Манай энэ төрийн байгууллагууд. Яг гэвэл байр худалдаж авах гэж одоо энд амьдрах гэдэг шүү дээ. Тэгэл тэрий чинь манай Монгол иргэд Монголын ард түмэн олон түмэн тэр чинь санаа тавиад шүү. Харин энд баярлах хэрэгтэй шүү. Монголын ард түмэн сонор сэрэмжтэй, соргоог байна шүү. Хэрсүү ухаантай байна шүү. Тийм учраас ард олныхаа иргэдийнхээ үгийг авъя гэж манай энэ түрүүн одоо хэний ундрал даргын хэлснээр бид ард түмнийхэн дарга нь биш юм шүү. Үгийг авах хэрэгтэй. Манай бас ерөнхий сайд энэ дандан шатар дарга энэ төр хэлээд байгаа. Ер нь иргэдийнхээ үгийг авъя. Үгийг авах нь ер нь ард олны иргэдийг авахд алдаа тутал гарахгүй шүү. Нөгөө 13 тэгш хүн байдгүй гэдэг шиг алдаа тутагтаа гаргахад ард олныхаа үгийг авахд л засагдаал явна шүү. Ийм аргачлалыг хэрэглээд тэр виз өгдөг нөгөө юуныхаа газар консулын газар юунуудаа элчин тайлд юмда энэ аргачлалыг тавиа гэдэг тэгэл юутай хиллээр орж ихэр бас шалгана шүү дээ. Та энэ юг аргачлалтаа танилцсан уу? Виз авахд ингэсэн үү? Тэгэхээр зэрэг эн чинь манай
Монгол орж байгаа иргэд чинь тэр ямар ч хүн байсан гэсэн энэ чинь хуультай, хуулийн хатуу барьдаг таахан улс байна гэж харин хүндлэн гэтэл улс ч одоо орчин их өндөр хөгжилтэй болсон учраас нийтлэг олон улсууд бол тийм зүйтэй юм хийж байгаа ард түмнийг засаг төрийг хүндэлдэг болсон шүү дээ. Тэгэхгүй бол тэгээ засаг төр нь тэгээ хууль жумаа баримталдаггүй хүний үгээр ороод байдаг. Хээл авах манай очоод хээл авахлаар одоо их дээгүүр ороод байгаа улс гэж дэлхийд дахин танигдаад байгаа шүү. Тэгэхээр хүндлэхээ байлаа шүү. Өөрөөр хэлбэл элэг барина шүү дээ. Одоо ийм зарчим байгаа учраас энийг ажил хэрэг дээр хэрэгжүүлээрэ. Энэ зарчим, энэ сайхан харьцааныхан энэ Монгол улс гэхэд улс хоёрын хооронд харьцаантайх харьцаа хөгжүүлэхийн тулд энэ ч их тустай шүү. Бид нэр тусгаар тогтолцоо хамгаалахад энэ бас маш их чухал юм шүү гэж соён гэгээрээ гэж одоо та бүхэнд энэ санаа хэлж байгаамаа. Та бүхэн болгоно.